Сайн бацгаана уу? Руна ТV сувгтаа тавтай морилцгаано. Өнөөдөр би та бүхэндээ Тайванд гарсан нэгэн маш аимшигтай хэргийг ярих гээд бэлтгэлээ. 2012 оны 12 дугаар сарын 12-ны оройн 9 цаг 30 минутын үед Тайваны хойд хэсгийн нэгэн бомб дотод амьдардаг дунд иргэм насны эмэгтэй Чу Имэ гинэт нэгэн дуудлах хүлээн авдаг. Утассан хүн нь түүний хүү Чинжафу байсан. Хүн нилээд төгссөн хоолоогоор ээжээ дүү 2 өдөр гэртээ ирсэнгүй гэж хэлдэг. Эхлээд тэдний гэр бүлийг товч танилцуулбал утассан хүн Чинжафу 36 настай, айлын 5 хүүхдийн 3 дахь хүү. Энэ гэр бүлийн аав нь нас барсны дараа ээж нь 2 дахь хүү болон хамгийн бага хүүхдэд дагуулan тухайн хотод амьдарч байсан. Харин 3 дахь хүү Чинжафу болон 4 дахь хүү Чинханти хоёр гэр бүлээсээ тусдаа амьдарч байсан. Өөрөөр хэлбэл тэр ах нь эмэгтэй дүүгээ дагуулад тусдаа амьдарч байсан гэсэн үг. Тэдний амьдарч байсан газар нь Шинбэй хот байсан бөгөөд энэ нь тухайн хоттой нилээд хол зайтай газар. Тэгэд энэ халуун болцсон байгаа гэдэг охин дүү нь болохоор Чинхантин байгаа ахтайгаа хамт амьдардаг байсан гэсэн үг. Чинхантин нь 3 дахь ахаасаа 1 насаар дүү эмэгтэй байсан. Багасаа аж гэртээч сургууль дээрээч хүмүүсийн хайр халамжийг хамгийн их авдаг охин байсан. Яагад гэвэл тэр царайлаг, хөөрдөн төрхтэй, дээрээс нь дуулах, бүжиглэх дуртай байсан учраас хаан ч очисон олон хүмүүсийн анхаарлыг татаж чаддаг тийм охин байсан. Тийм учраас эргэн тойрных нь энэ хүүхдийг том болоод заавал од болгох хэрэгтэй шүү гэж гэрийнхэнд нь байнга ярьдаг байсан. Тэр хэмжээнд авьяастай, сэргэлэн, царайлаг охин байсан гэсэн үг. Гэвч Чинхантины амьдрал 18 нас хүрэх жилдээ эрс өөрчлөгддөг. Тэр үед найз залуутай болсон бөгөөд гинт найз залуугаасаа жирэмсэн болж үүний улмаас тэр яаран гэрлэлтэд бүртгүүлж урлагийн хүн болох мөрөөдлөөч орхихоос өөр аргагүй болсон. Гэвч үргэлжилсэн гэр бүлийн амьдрал нь наз жаргалтай байгаагүй. Ердөө 4 жилийн дараа нөхөр нь араар нь тавьж улмаар тэд салцгаадаг. Тэр ганц бие ээж болж амьдарч байтал удалгүй түшиг тулгуур болж байсан аав нь хүртэл нас барсан. Анхнаасаа ах トゥ нараасаа арай өөр тустай амьдралаар явж ирсэн болохоор тэр үеэс хойш тэр гэр бүлээсээ аажмаар улам бүр хөндөрч эхэлдэг. Тэгээ ингээд гэр бүлээсээ хөндөрсөн хугацаа бол бүр 10 жил болж үргэлжилсэн. Тэр дундаас ганцхан 3 дахь ах Чинжафул дүүгээ анхаарч халамжилдаг байсан бөгөөд эцэстээ охин дүү ахыхаа гэрт амьдрах болдог. Гэвч дүүн тэр үед ч гэсэн хүнд хэцүү амьдралыг туулж явсан. Тэр хүнд хэлбэрийн сэтгэл готролд орж бүр амиа хорлох оролдлого хүртэл хит хийсэн. Тиймээс имэлгээс гарсан ч гэсэн хэвийн амьдралдаа буцаж орох нь нэлээд хэцүү байсан. Мөн дүү Чинхантин нь улам бүр дороотож байгаа нахт нь харагдаж байсан. Тэр тамхи болон мансууруулах бодис донтож ердийн өдөр тутмын амьдралаач авч явах боломжгүй байдалд хүрдэг. Ах Чинжафу нь өөрөө ч хангалттай, орлоготой хүн байгаагүй учраас дүүдээ санхүүгийн хувьд бол хангалттай туслах боломжгүй байсан. Эцэст нь тэрээр улсаас өгдөг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж болон ээжээсээ авдаг амжиргааны мөнгөөрөө арай ядан амьдардаг тийм хүн байсан. Тэр мөнгө нь сард 6,000 Тайван доллар буюу Монгол мөнгөөр нэг 2 сая гаруй төгрөг орчим юм шиг байгаа. Мэдээж энэ нь бол түүний амьдралд хангалттай хүрэлцдэггүй байсан. Иймээс Чинханти мөнгө дутах үедээ зах дээр хаягдсан ногоо гуйж аван хөршүүдээсээ тамхи зэргийг зээлдэг. Ер нь бол нэлийн хүнд амьдралтай байсан. Тэгээ ах トゥ хоёрын хувьд бол нэгэн сэтгэл готролтой, нэг нь амьдрал нь бол нэлийн хүнд байсан учраас тэр хоёр бас хамт амьдарч байгаа хоорондоо маргаан нэлээд гардаг байсан. Гэхдээ үнэндээ Чинжафугийн хамгийн их дургуутж байсан зүйл нь бол өөр зүйл байсан. Сүүлийн үед дүүн мөнгө олно гэд бие үнэлж эхэлсэн. Явдлаа ахих нь маш их дургу хүргэдэг байсан. Тэрч бүх хэл танихгүй ирчүүдийг гэртээ хүртэл дагуулад ирдэг болдог. Ийм дүүгийнхээ авирыг ах нь зүгээр хараад өнгөрөхөд үнэхээр хэцүү байсан. Гэтэл яг ийм нөхцөлд тэр дүүтэйгээ 2 өдөр холбоо барьж чадахгүй энэ нөхцөл байдал үүссэн байна. Үнэндээ ах нь энэ тухай ээжтэй хэлэхдээ хүртэл хаа нэг газар ирчүүдтэй бие үнэлж явж иж магадгүй гэж бас хэлсэн байсан. Гэвч түүнээс хойш бүтэн 5 хоног өнгөрсөн ч дүүгээс нь сургуу хിവэрлээсэн. Ээжийнх нь хувьд бол мэдээж улам илүү төгшөж эхэлсэн. Өмнө нь ч гэсэн охин нь холбоо тасарч байсан ч гэсэндээ ихэнхдээ 1-2 хоногийн дараа хаана явна ч юм уу ер нь мэдэгддэг байсан. Тийм учраас ээж нь нэлээд санаа зовж исэн. Тэгээ ах нь бол нэлээд хүлээж байгаа ямар нэгэн зүйл буруу болсон байж магадгүй гэдгийг мэдрээд эцэст нь цагдаад дүүгийнхээ сургуу болсон тухайн албан ёсоор мэдэгддэг. Гэвч тухайн үед мөрдөгчд хэргийг бүртгэж авсан ч гэсэндээ нөх их хайлтыг бол явуулаагүй. Тэр аль хэдийн том болсон насанд хүрсэн хүн дээрээс нь өмнө нь гэрээсээ явж байсан түүхтэй тул зүгээр л гэрээсээ оргосон бахаа гэж цагдаа нар үзчихсэн. Ингээд энэ хэрэг бараг 4 сарын турш хурдалд ороод ижсэн. Тэгж байтал 2013 оны 3 сарын 15-нд цагдаагийн газар руу нэгэн сэжигтэй нэргүй захиа ирдэг. Тэр захиан дээр сайн байна уу цагдаа нараа Чинхантины цогцос
Жайн бүсийн худалдааны байрнаас 200 метрийн зайтай орших Жүншаа өртөөний эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд байгаа. Та бүхэн түүний цогцыг аваад оршуулгыг нь сайн хийж өгнө үү? Түүнийг оршуулах мөнгө надад байсангүй, баярлалаа гэж чигсэн ийм захиа ирдэг. Энэ захиаг болохоор цагдаа нар ингээд судлаад харсан чинь хит хитэн с жигтэй зүйл харагдчихсан. Юуны өмнө Чин хаан Тиний нэрийг буруу биччихсэн байсан. Дуудлага нь адилхан ч гэсэндээ яг ханзаар болохоор арай өөрөөр бичсэн байсан. Мөн захиан дотор түүнийг оршуулж өгөөч гэж бичихдээ түүнийг гэдэг үгээ эмэгтэй хүнийг заасан үг биш, эрэгтэй хүнийг заасан үгээр бас алдаад биччихсэн байсан. Үүнээс гадна цогцос байгаа гэж дурдсан Жайн бүс нь Чин хаан Тиний амьдарч байсан газраас 250 км-ийн зай орших маш алслагдсан газар байсан. С жигтэй зүйлс бас ингээд дуусаагүй, дугтуун дээр байсан илгээгчийн хаягийг шалгаж үзэхэд ерөөсө боддоор оршдоггүй тийм хаяг байсан. Ингээд цагдаа нар энэ захианы жинхэнэ хэсгэд эргэлцэхээс ер нь бол өөр аргагүй болсон. Гэхдээ юуны төрөнд Жайн дүүргийн цагдаа нарт бол энэ талаар мэдээлдэг. Ингээд 3 сарын 15-нд факс уг мэдээллийг авсан Жайнгийн харьяа 4 мөрдөгч загталд заасан эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд очдог. Гэвч тэдний очисан ариун цэврийн өрөө бол энгийн нэг ариун цэврийн өрөө байсан. Ямар нэгэн эвгүй үнэрч байгаагүй. Маш цэвэрхэн байсан. Ингээд онц зүйлгүй хайлт дуусгандэ гэж бодож байсан яг тэр мөчөд хамгийн сүүлийн ариун цэврийн өрөөний хэсгийн суултуурын усны савн дээр тавьсан том хар цүнх гарч ирсэн. Тэд болгоомжтойгоор цүнхийг нээж үзтэл дотор нь дахиад нэг цагаан цүнх байсан. Түүнийг нээхэд дотор нь гялгар утаар ороосон бөөрөн хизүүл харагддаг. Хажууханд нь Чин хаан Тин гэж бичсэн цаас байсан. Энэ удаа нэрний бичлэг нь бол зөв бичсэн байсан. Харин тэр бөөрөн хизүүл юу байсан бэ гэдэг нь бол маш сэжигтэй байсан учраас мөрдөгчд нэг нэгээр нь задлаж эхэлсэн. Харахад олон давхар гялгар утаар ороосон яг л бөмбөг шиг дугуй зүйл байсан. Задлах тусам нэг төрлийн уут биш, төрөл бүрийн гялгар уутнууд давхарлаж хийсэн болох нь харагдаж эхэлсэн. Ердийн нэг дэлгүүрийн гялгар уут байсан. Тэр уут нь гялгар тунгалаг уут байсан гэсэн. Гэхдээ задлсаар байтал дотор нь хар өнгийн эмэгтэй хүрмээр ороосон зүйл гарч ирсэн. Дараагийн давхархад эмэгтэй хүний дотор хувцас гарч ирсэн. Мөн эмэгтэй хүний цаам цос байсан. Цагдаа нар байж болох бүхэл буудал давхаргыг тайлж байтал эцэст нь 2 см орчим зудаантай давсны давхарга хүртэл гарч ирдэг. Ингээд энэ давсны давхаргыг задалж байх явцад өмхийн өндөр маш хүчтэй үнэртэж эхэлсэн. Ингээд хамгийн сүүлд давсны давхаргыг болгоомжтой авч үзэхэд мөрдөгчд амьдралдаа хизээж харж байгаагүй аимшигтай дүр зурагтай нүрт тулцгаасан. Тэр нь яг юу байсан бэ гэвэл ус чийг нь тусалж үлдээгүй бүхэлдээ агшиж орчисон шууд утгаараа давсанд дарсан эмэгтэй хүний толгой байсан. Яагаад тэр зүйл бөмбөг шиг бөөрийн хэлбэртэй байсан нь энхүү ойлгомжтой болсон гэсэн үг. Тэр бол толгой байсан. Мөрдөгчдийн баг тэр дороо дайчлагдан гарч шүнжин ойр орчмыг бүхэлдэн нэгдсэн ч гэсэндээ толгойноос өөр биеийн хэсгүүдийг ол олж чадаагүй. Толгойн ялзрал бол маш хүнд төвшөнд хүрсэн байсан. Бараг муми гэж хэлж болохоор маш их агшсан байсан. Хэн болохыг нь батлахын тулд ДНХ шинжилгээ хийсэн бөгөөд үр дүнд нь энэ толгой Чин хаан Тинийх болох нь тогтоогддог. Мөн толгойг нь ороож байсан гадуур хувцас, дотор хувцснууд ч гэсэн бүгдээрээ түүний эд зүйлс мөн болох нь тогтоогддог. Ингээд цагдаа нар олдсон хувцснуудыг шинжилгээнд явуулахад дотор хувцсны нэг хэсгээс эрэгтэй хүний үрийн шингэн илэрсэн. Ах Чинжафогийн мэдүүлснээр 4 сарын өмнө өөрөөр хэлбэл 12 сарын 11-нд дүүн өдрийн цагаар гадуур гарч явахыг харсан нь хамгийн сүүлийн удаа байсан гэж мэдүүлсэн байсан. Цагдаа нар түүнийг урд нь биеэ үнэлдэг байсан гэх мэдүүлгүүдэд үндэслэх түүний уулзаж байсан үйлчлүүлэгчдийг хамгийн түрүүнд шалгаж эхлэхээр шийддэг. Энэ үеэр түүний байнгын үйлчлүүлэгч болох Сю Юлийг гэрчээр дууддаг. Тэрээр хохирогч Чин хаан Ти алга болсохоос 2 хоногийн өмнө буюу 12 сарын 9-нд түүнтэй уулзсан гэдэг нь бол мэдүүлгээр нь баталгааждаг. Тэгвэл тухайн үед Чин хаан Ти ямар өнгийн дотор хувцас өмсөж байсныг санаж байгаагаа хэлдэг. Тэр өнгөн ч гэсэндээ яг олдсон дотор хувцастай бол өнгө ижилхэн таарч исэн. Дээр нь шалгаж үзэхэд тэр үлдсэн үрийн шингэнч бас тэр Сю Юлүү гэдэг хүнийх мөн болох нь тогтоогддог. Гэхдээ энд бол нэг сонирхолтой зүйл гарч ирсэн. Энэ нь юу вэ гэх юм бол тэр хохирогч Чин хаан Тинтэй уулзсан нь алга болохоос 2 өдрийн өмнө гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл 11-ний өдөр түүнтэй огт уулзаагүй гэсэн үг. Ахын мэдүүлэг болон Сю Юлигийн мэдүүлэг хоорондоо зөрж эхэлсэн маа. Олдсон дотор хувцсны нөхцөл байдлыг харахад Чин хаан Тин хинч харсан Сю Юлитэй уулзсны дараахан амнасаа алдсан гэдэг нь бол харагдаж байсан. Яагаад гэвэл тэр үед өмссөн дотор хувцас өмсчихсэн хэвээрээ байсан гэсэн үг. Хэрв тийм биш бол Чин хаан Тин алга болохоос өмнө 3 өдрийн турш нэг ижил дотор хувцастайгаа явж байсан гэсэн үг. Гэвч түүнийг сайн мэддэг ээжийнхэн ярьснаар охин нь өвөлч гэсэн өдөр бүр усанд орж цэвэрхэн хувцас сольж өмсдөг байсан. Нэг дотор хувцсыг 3 өдөр дараалан өмсөх хүн ерөөсөө бишээ гэж хэлсэн байсан. Ингээд цагдаа нар энэ удаа Чинжафог дууддаг.
ахыг нь дуудсан гэсэн үг. Дүүгээ хамгийн сүүлд хизээ харсан бэ гэж асуудаг. Тэр нь болохоор яг тэр үнэн зөв хэлж ирснийг дахин шалгах шаардлагатай болсон гэсэн үг. Тэгээд 3 сарын 17-нд цагдаа нар ер нь бол хэрэгтэн хэн болох тал дээр бүрэн итгэлтэй болж эхэлсэн. Энэ хэргийн алуурчин бол яах аргагүй төрсэн ах нь байж магадгүй байна гэж бодсон. Энд цагдаа нарын гаргасан хамгийн ихний нотлогоо нь нөгөө нэргүй захиа байсан маа. Гар бичмлийг шинжээчдийн дүгнэлтээр энэ захиа Чинжафугийн бичгийн хэвтэ бол яг таарж исэн. Мэдээж нэргүй захиа явуулж байгаа болохоор тэр бичгээд зориуд ар зайлган мушгиж бичсэн байсан ч гэсэндээ бичгээ нуух гэсэн тэр оролдлого нь мэрэгжлийн шинжээчдийн нүдээр бичгийн хэлбэр нь мөн гэдгийг шууд баталгаажуулж харуулж исэн. Тэгээ үүнээс гадна хамгийн чухал нь Чинжафугийн өөрийнх нь мэдүүлэг байсан. Түүний яриа бол хоорондоо огт нийцэхгүй байсан. Тэр дүүгээ алга болохоос өмнөх 12 сарын 9-10-нд өөрөө ажилдаа очисон гэж ярьсан. Тэгэл ажилдаг рестораныг нь шалгаад үзэхэд тэр өдрүүдэд Чинжафу ажилдаа ирээгүй болох нь тогтоогдсон. Үүнээс гадна гэмт хэрэгтэн цогцыг орхисон газрын дэргэд Чинхантин гэж нэрийг нь зөв бичсэн цаас үлдээсэн байсан. Энэ нь нас Чинжафугийн бичгийн хэлбэртэй таарсан. Энэ нь нас нэг сэжиглэх шалтгаан болсон гэсэн үг. Цагдаа нарын үзэж байгаагаар хэрэг үлдэх шалтгаан ч гэсэндээ нэлээд тодорхой байна гэж үзсэн. Ах нь тухайн үед ресторанд тоочоор ажилладаг байсан ч түүнээс өмнө 5 орчим жил даатгалын борлуулагчаар ажилласан байсан. Тэгээд цагдаа нар шалгаж үзэхэд 2011 оноос эхлэн ах нь дүүгийнхээ нэр дээр нийт 5 ширхэг амь насны даатгал хийлгсэн баримт илэрдэг. Тэдгээрээс 3 даатгал нь шимтгэлээ төлөөгүйгээс хүчингүй болсон ч гэсэн 2 нь бол хүчинтэй хിവэр ах нь даатгалыг нь төсөөлсөн гэсэн үг. Амьдрал нь тийм ч илбэг биш хэрнээ дүүгийнхээ нэр дээр 5 амь насны даатгал аавна гэдэг нь бол өөрөө нэлээд сэжигтэй зүйл байсан. Энэ нь хэрэгээс 6 сарын өмнө буюу 2012 оны 5 сард ах нь Лю гэх эмэгтэйтэй гэрлэж байх үеэс эхэлсэн тийм даатгалууд байсан. Тэгэхээр ах нь бол өмнө нь хүнтэй гэрлэж байсан гэсэн үг. Ах нь тухайн үед гэрлэлтэд бүртгүүлэх үедээ бол маш их хэмжээний өрөнд орсон байсан. Тэгээд мөн дүү нь бие үнэлдэг байсан, дүү нь таалагддаггүй. Их нэртэй бас дүүгийнхаа бие үнэлдэг гэдгийг мэдүүлэхийг хүсдэггүй байсан. Энэ үеэс эхлэн төлөвлөгөө боловсруулж дүүгээ даатгалд хамруулан бас дүүгийнхаа амь насыг хөнөөж даатгалын мөнгийг нь авах төлөвлөгөө боловсруулж эхэлсэн байгаа. Энэ нь бол сүүлд мэдүүлгээр бүх зүйл ил болсон. Тэгээд тухайн үед юу болсон бэ гэх юм бол 12 сарын 11-нд тэр бие үнэлэлтээсээ буцаж ирсэн дүүгээ боомлж амь насыг нь хөнөөсөн. Үүнийхээ дараа дүүгийнхээ толгойг нь тасалсан байгаа. Тэгээ санаатаагаар өмсөж исэн дотор хувцсанд нь бүхэлд нь ороосон. Ингэх юм бол бие үнэлэлтийн үйлчлүүлэгчийг илүү амархан сэжигтнэр харагдуулж чадна гэж бодсон. Тэр тоогооч байсан учраас мах байнга хэрчиж ангилж сурсан байсан тул харьцангуй амархан хэсэгчилж салгасан бололтой. Гэхдээ энд бол нэг асуудал гарч ирсэн. Тэр яагаад заавал цагдаад захиа илгээсэн бэ гэд. Ахын хувьд бол энэ зайлшгүй шаардлагатай алхам байсан. Учир нь дүүн зүгээр сургуу болсон биш, нас барсан нь батлагдах ёстой гэж бодож исэн. Тэгжиж тэр даатгалын мөнгө авах боломжтой. Хэрвээ алга болчихсон гэх юм бол даатгалын мөнгө нь түүнд олгогдохооргүй байсан. Хэрв зүгээр л сургуу тооцох юм бол 7 жилийн дараа л мөнгө авах боломжтой болдог байгаа. Тэр хооронд даатгалын шимтгэл бол сар бүр өөрөө төлөх шаардлагатай болно гэдгээ мэдчихсэн. Үүнийг цааш нь дийлэхгүй болсон учраас цагдаад захидал явуулсан байсан. Цагдаа нар хэргийн гол үе болох 12 сарын 9-өөс хойш хугацаанд гэрийн ойролцоох бүх CCTV-г шалгаж цогцыг зөөсөн уул мөрүүдийг хайж эхэлсэн. Нарийн шинжилгээ хийсний эцэст хэд үнэхээр цочирдсон зүйлсүүдийг олж тогтоодог. Чинжафу эмэгтэй хүний хувцас өмсөж цогцыг зөөсөн байгаа. Тэр ганцхан хувцастай биш, байнга хувцас гутлаа сольж CCTV-гийн мөрдлгөөс бултахын тулд өөр хүн шиг харагдахыг оролцсон байсан. Гэвч тодорхой бичлэг дээр тэр эмэгтэй хүний хиймэл ус зүүж, гялгар уут зүүж яваа нь бол харагдсан. Ингээд цагдаа нар яг энэ мөчийг барьж аваад түүний хөдөлгөөнийг мөрдөж Чинжафугийн хайсан гялгар уутуудыг нь олж чадсан. Гэтэл тэр хайсан уутнуудыг олоход тэр уутан дотор юу ч байгаагүй. Тэгээ энэ нь бас л цагдаа нарыг төөрөгдөлд оруулах тийм зүйл болдог. Чинжафу үүнийг хүртэл урьдчилан тооцоолж яг л өөрийгөө цогцос хайсан юм шиг харагдуулан цагдаа нарыг төөрөгдүүлэхийг хүссэн байсан. Мөрдөгчд ийм байдалд гайхан балмагдаж байхад гэмт этгээдийн эхнэр Лю маш чухал мэдүүлгийг өгдөг. Нэгдүгээрт эмэгтэй дүү алга болсны дараахан хурмын бэлтгэл хийж байсан Лю бүр Чинжафугийн гэрт нүүж орон хамт амьдрах болсон. Юу гэж хэлсэн бэ гэх юм бол хөлдөөгчөнд юусаа гар хурж болохгүй шүү гэж хэлсэн байсан. Тэр үед болохоор Лю үүнийг ач холбогдол өгөөгүй. Гэвч 2-7 хоног орчмын дараа муудсан өмхийн үнэр гэр дүүрэн үнэртэж эхэлсэн. Үнэр хаанаас гарч байгааг бол огт мэдэхгүй байсан. Тэгж байтал нэг өдөр Лю гэртээ ирээд аж ахуйн өрөөнд дунд оврын махны машин авчирсан байгааг л харсан. Энэ юу юм бэ гэж нөхрөөсөө асуусан чинь рестораны хэрэглэхгүй болсон зүйлийг хуучин ид зүйл зардаг газарт заръя гэж бодоод би аваад ирсэн юм аа гэж хэлсэн байсан. За тэгэд үүнтэй зэрэгцээд бас нэг гэрчийн мэдүүлэг гарч ирдэг. Чинжафугийн амьдарч байсан байрны доод давхурт амьдардаг хүн 12 дугаар сарын сүүл үеэс эхлэн дээрээс тасралтгүй машин ажиллах чимээ гардаг болсон гэж мэдүүлсэн.
явуулсан. Түүнээс гадна нэг өдөр өөрсдийнхөө ариун цэврийн өрөө рүү ороод шалан дээр нь 2-3 см орчим бохир ус тогтсон байгааг харсан байгаа. Тэр бохир усан дотор хумсны хэмжээтэй махны өөдс шиг зүйл хөвж байгааг харсан гэж байгаа. Тийм зүйлс ус зайлуулах хоолоогоор тасралтгүй урсаж маш хурдан өмхийн үнэр гаргаж байсан юм. Энэ бол маш хүчтэй гэрчийн мэдүүлэг байсан. Ингээд цагдаа нар Жинжафу цогцыг хэсэгчлэн хайсан биш, бүр нунтгалсан байж болцсогүй гэсэн хувилбарт төвлөрч эхэлсэн. Ингээд цагдаа нар цусны мөр илрүүлэгч нохоог ашиглан байр дотор болон гаднах орчмыг бүхэлдэн нарийн шинжилдэг. Хэд хоног үргэлжилсэн шалгалтын эцэст хувцсны шүүгээний доод хэсэг болон дааны маш жижиг завсраас бүдэгхэн цусны толгой бэлэрсэн. Тэр ДНХ бол насварсан Чинхан Тэний ДНХ-тэй бол яг таарсан. За ингээд дүүгийнхаа амь насыг хөнөөхөөс гадна баримтаа устгахын тулд ямар аимшигтай үйлдэлүүд хийжсэн гэдэг нь бол ил болсон гэсэн үг. Тэгээд бүх зүйл ил болж 2014 оны 6 сарын 30-нд Тайваны шүүх хурал болсон. Тэгээд Тайваны шүүхээс ол Жинжафуд аллах, заллан, цогцос нуусан хэрэгээ буруудад тооцож цогцтой харьцан арга нь дэндүү харгас байсан учраас цаазаар авах ял оноох хаа гэж уг нь бол шүүх тахимдээс хүмүүс бодож исэн. Гэвч шүүх түүнд бүх насаар нь хорих ялыг оноосоо. Шалтгаан нь болохоор урд өмнө нь ямар нэгэн ял шийтгэл авч байгаагүй, мөн ээжтэй сайн хүү байж ирсэн гэсэн үндслэлээр байсан. За ингээд ял нь эцэслэн баталгаажаад бүх насаараа хоригдох ялыг аваад тэгээд одоо шоронд байгаа гэсэн үг. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол бүр үнэхээр аимшигтай, хүний санаанд багтамгүй маш харгас тийм хэрэг байлаа. Тэгээд миний бодлоор бол Тайваны шүүх, Хятадын шүүхийг бодвол арай сул юм шиг санагдсан. Хятадын шүүх бол яг иймэрхүү төрлийн хэрэг дээр бол цаазаар авах ялыг оноогоод зогсохгүй цаазаар авах ялаач гэсэн маш хурдан хэрэгжүүлдэг. Тэгжээж яг хүмүүс одоо нийгэмд ийм аимшигтай хэрэг хийх юм бол ийм шийтгэл амсдээ шүү гэсэн тийм ойлголтыг төрүүлэхийг хичээдэг юм шиг байгаа. Тэгээ Тайваных болохоор арай сул санагдсан. Тэгээ та бүхэн бас юу гэж бодож гин өөртөө төрж байгаа сэтгэлдээ комент хэсэгт бичээд хуваалцаарай. За тэгээ өнөөдөр ч гэсэндээ миний бэлтгэн дугаарыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Удахгүй дараагийнхаа дугаараар уулзцгаая.